олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. За энэ өдөр одоо хүүхдээр угаасан Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон маань Монголд анх удаа хүүхэлдэйн одоо баатруудаар парад хийж эхсэх гэж байна. Яг одоо цаг гаргахны минутын дараа буюу 10 цагт нийслэл Улаанбаатар хотынхоо төв буюу одоо баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбай хүртэл эдгээр хүүхэлдэйн баатрууд маань баярын парад хийж алхах юм аа. Тэгэхээр яг одоо телевизээ үзэж хүүхдүүд маань гэрээсээ гараад өөрсдийнхөө дуртай хүүхэлдэйн баатруудтай хамт аялах боломжийг бас энэ удаа олгож байгаагаар их онцлогтой юм байна. Тэгээ одоо та бүхэн харж байгаа хүүхд багчуудын танил одоо маш олон баатрууд яг одоо жигсгаад ингээд бүгдөө ордноосоо гараа явж байна. Тэгэхээр үзэгч хүүхдүүдээс өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр эдгээр баатруудтайгаа баярын чагсаалыг өрье. Парадын талаар тодруулга мэдээ авахаар хүүхдийн театрын найруулагчтай уулзж байна. За юуны өмнө хүүхдийн баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн хүүхдийн баярын мэнд хүргье. Одоо бид нар яг театр дээрээс гараад одоо Сүхбаатарын талбай руу явах гэж байна. Тэгээд өнөөдрийн тухайд гэхэд хүүхдийн театраас 45 багт хүүхдүүд гарч байгаа. Тийм. Тэгээ одоо хүүхдүүд минь одоо бушуухан гэрээсээ гараарай. Ингээд төв талбай дээр ирж одоо хүүхдийн баатруудтайгаа нэг өдрийг сайхан өнгөрөөрэй гэж хүсэж байна. Хүүхдүүдээ бушуухан гэрээсээ гарцгаагаарай. Тэгэхээр хүүхдийн 45 багт хүүхдтэй гарах гэж байна шүү дээ. Ерөнхийдөө надад сүүлийн үед шинээр ирсэн баатрууд байгааг сонсч ирсэн юм байна. Тийм манайх одоо шинээр ирсэн баатруудаа одоо та бүхэн харах байх. Одоо ингээд энэ Динза байна, тийм ээ, Телепускууд байна, Жери, одоо SpongeBob, одоо тэр Кунг-фу панда, Винни Пух гэдэг одоо их гой шин багнууд болцоосон манай хүүхдийн театр. Ингээд энэ өнөөдрийн үйл ажиллагааг маань болохоор зэрэг Хаймер Жипний автомашины холбооныхан төрийн бас байгууллага байдаг. Эдийнхэн маань одоо манайтай хамтарч одоо өөрсдийн Хаймер Жип машинаараа одоо бидэнд үйлчлэнэ. Тийм болохоор зэрэг өнөөдөр нэлээд их олон байгууллагууд бас энэ арга хэмжээнд оролцож байгаа. Манайхыг одоо ивент итгэж оролцож байгаа байгууллага гэх юм бол одоо Баян Монгол хороол байна. Мөн Хас банк байна, тийм ээ. Энэ бүгд одоо нэлээд олон байгууллагууд одоо ингээд манайхыг ивент итгэж ажиллаж байна. Тийм. Одоо ер нь хүүхдийн баяр гэдэг бол хүүхдийн театрын хамгийн гоё том баяр гэдэг шүү дээ. Яг энэ хүүхдийн парадаас гадна өөр одоо тоглолтын ямар хуваартай байгаа вэ? Хүүхдийн театр маань одоо олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт ерөнхийдөө зориулж одоо Wilhelm Hafen Германы зохиолсон одоо шийдэл дэлгэрүүдээр нь хүмүүс мэддэг, бяцхан мукаар нь мэддэг. Эртний одоо том хамарт одоо жүжигийг 27 нас гэж одоо тоглолтоо хийсэн байгаа. Тэгээ өнөөдөр гэхэд чинь 4 цагаас том хамарт одоо маань тоглоно. Мөн 3 цагаас эвтэй дөрвөн амтан тоглолт маань баг тайсан дээр тоглох. За ингээд үзэгчтэй яг одоо хэдхэн цагийн дараа Монгол Улсын Хүүхэлдэйн театрын нийт үлгэрийн баатрууд маань амилж нийслэл Улаанбаатар хотоороо хүүхэлдэйн парадаар аялах гэж байна. Яг одоо телевизээ үзэж байгаа үзэгч хүүхдүүд та бүхнийг төв талбайдаа хорон цуглахыг нийт Хүүхэлдэйн театрын хамт олонны зүгээс буюу Хүүхэлдэйн баатруудын хамраас урьж байна. За баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. За ингээд бид Диснейлэндээс ирсэн Бартаа уулзаа сайн байна уу? Сайн байна уу? За хүүхд багчуудтайгаа уулзах сэтгэл хөдлөл хүлээж байна уу? Тэгэлгүй яах вэ цөмөрөө? Хүүхдүүдээ